Чи нөгөө санаж байна уу? Бол дахын нэг клип байдаг шүү дээ. Хил дээр дэлбэрээд идэг нэг хүн. Олон тэр нь биш шүү дээ. Тэгээд дэлбэрсэн юм. За би өнөөдөр биеийн хэлбэр засах мэдсэлд орохоор шийдсэн байгаа. Миний хувьд төрснөөс хойшоо огцом тархалт болон за яг энэ хэсгээр ялангуяа нөгөө six pack маань бүр ингээд нилээн ингээд сунаад идэх ч гэсэн дээрэс нь маш их язралттай. За арьс маань нилээн доошоо унжсан учраас тэгээд эдгээрийгээ засахаар мэдсэлд орохоор шийдчихэд байгаа юм. Магадгүй яг адилхан зовлонтой хэцүү проблемтай хүмүүс байх юм бол миний бичлэг бас хэрэг болох болов гэж бодоод контент бэлтгэхээр шийдсэн. Мэслийн хувьд болохоор тийм хөнгөн мэс засал биш, бас тодорхой хэмжээнд хүнд мэс засал учраас эмнэлгээ сонгохдоо болохоор хамгийн нэгдүгээрт аюулгүй байдал, хоёрт нь эмчийн туршлага гэдэг энэ хоёр үзүүлэлтээр Вонжин гоо сайхны мэслийн эмнэлгийг сонгосон байгаа. Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг.